Хүн өгснийхээ дараа хаашаа явдаг вэ? Монгол буугийн зан үйлтэй холбон судлах зорилгоор буддын шашны судраас танилцуулж байна. Хийн ертөнцид болж буй үйл явцыг тодорхой дүрсэлжээ. Бөөнөр энэхүү судрыг уншаад харьцуулан дүгнэж үзэж судалгаа санал бодлоо эрүүлнэ биз. Хүн өгсний дараа яг хаашаа явдаг вэ? Буддын шашин сургаалаар 40 соног зулаасан майн мэгзэн уншин явдаг. Тэгвэл хүн өгсний дараах 40 соногт яадаг болох талаар 49 хоногийн тайллыг өгүүлсэн Бардаа тойдол хэмээх судраас танилцуулж байна. Энэ судар нь хүний оршихуйн нууцад хүрэх түлхүүр юм гэж үздэг. Бардоор тойдлыг өгчлөн орчуулбал сонссны хүчээр чөлөөлөгдөх гэсэн утгатай бөгөөд энэхүү судар нь төвдийн эрдэмтэн мэрэгдийн олон зуун жилийн турш үед амжин цуглуулсан баримтуудаас бүрддэг юм. Энэ судрыг нас нөхчөж буй хүнд буюу нэгэнт өнгөрсөн хүнд уншиж өгдөг байсан ч зөвхөн дээгүүр зиндааны ламнаар л унших хэрэгтэй нууц судар байсныг дурдхан зүйтэй. Энэ судар тэмдэглэснээр бардын 6 шат байдаг. 3-ыг нь хүн амьдтаа үзэж 3-ыг нь нас барсныхаа дараа туулдаг тухай өгүүлжээ. Ингээд бардаа тойдлоос зөвхөн зайлшгүй чухал гэснийг нь толилуулъя. Чикая бард буюу үхлийн мөчийн бард. Энэ нь нэгдэх шат буюу амьтан амиа тавих мөч. Энэ үед доорх үхлийн шинжүүд мэдрэгдэнэ. Ямар шинжүүд өөрт мэдрэгдэх вэ хэмээвээс бүх бие хүндрэн жихүүц хурч хүйтэн думбана. Нэг бол халуун оргиж, нэг бол хүйт таана. Нүдний өмнө харанхуйлан гал бутарч үзэгдэнэ. Энэ бүхэнд үхэлд бэлтгэгдэж байгаагийн шинж юм. Ингээд удахгүй нүдчин гал бадран Чикая бардад шилжинэ. Энэ үед анхааралтай байж бодлоо төвлөрүүлэн сайн сонсч, сайн харах хэрэгтэй. Мөнхийн гурвал болох Кая буюу Дарма Кая үүлийн үр, Самбог Кая цэцэн ухаан, Нимона Кая төрөл хувирахыг харж мэдрэхийг хичээ. Хамгийн сүүлийн амьсгалаа авахгүй. Үүний дараа мөнхийн ариун гэрлийг олж харна. Өмнө чинь зах хязгааргүй орчлон нээгдэнэ. Чи ойр ганцаар үд мэд хөнгөн хөөх болно. Гэвч үүнд бүү айс бас битгий. Энэ бол үхлийн цаг. Үхлийг ашигла. Энэ бол агай их боломж. Хэрвээ чи гэлбаа үзвэл энэ бол яруулсан тодорсон бодит ахуй мөнхийн гэрлийн гэлбаа гэж ойлгох хэрэгтэй. Чиний өөрийн оюун ухаан энэ үед ахуйгаас тусгаарлагдан ариусан цэвэршиж гэлтгэнэн гэлцэх бөгөөд энэ нь чиний ухамсар юм. Оюун ухаан ухамсар хоёрыг чинь нэгдэл мөнхийн Дарма Кая үүлийн өрмөн. Одоо чиний оюун ухаан төрөх өхийг мэдэхгүй. Энэ чинь л дангаараа мөнхийн гэрэл Буддаа Амитаба ажээ. Анхаарлаа төвлөрүүлэн мөнхийн гэрлийг хайхтун. Олж хараа түүнийг энэ байна гэж хүлээж ав. Энэ бол мөнхийн үнэн Дарма Каятай уулзаж байгаа нь тэр. Үүнийг олж хараад танин мэдэж чадвал үнэн хэрэгтэй чи юу хүснэ тэр болж чадна. Ингэж нууцад нэвтрвэл үхэл амьдралын хуулийг ойлгож өөрөө энэхүү гэрэл болно. Гэвч энэ бол хүн болгоны хүрч чадах шулуун зам биш юм. 2-р шат. Чи мөнхийн тод гэрлийг олж харж чадаагүй бол дараагийн бардад шилжихийн өмнө 2 дахь гэрэл үзэгдэх болно. Олж харахыг хичээ. Хэрвээ харж нэрлэж хүлээж авч чадвал цаашдаа олон юмнаас зугтаж чадна гэсэн үг. Гэрлийг олж харуугаа өөрийгөө шүтэмэд хүлээн авах хэрэгтэй. Энэ 2 дахь гэрлийн үе амьсгал зогсны дараа хэдэн цаг үргэлжилдэг. Амьдрах хүч чинь биеийн нэг онгорхой цагээр гадагшлах бөгөөд ухаан санаа яруусч эргэн тойрондоо байгаа бүхнийг олж харна. Найз нөхөд төрөл төрөстэй харахтуудыг тэдний яриаг сонсно. Өөрийн оргисон бие махбодоо, өөрийн одоо эзэмшиж буй биеэ хараад өөрийгөө нүднээ өлөвзөгдөгч тунгалаг болсноо мэдэрнэ. Үүнийг мэдрээд айхгүй байвал нэгэн мөчөд л аврал ирнэ. Энэ бол 2 дахь мөнхийн гэрэл. Өөрийгөө өөрчлөгдсөнийг мэдээ шинжлэгдэж, гэрлийн мэдэрч хүлээж авснаар өөрөө гэрэл болно. Өөрөөр хэлбэл гэрэл шингэнэ. Гэрлийг танихгүй бол мөнхийн харуулуудыг ямар ч дүрээр харна, таарлтна. Хэрвээ чи гэрлийг хараагүй боловч ухаанаас сэргсэн бол хаана байгаагаа мэдэрсэн бол номхон хөлдсөнгүй байхыг хичээ.
Юутааш таарлсан толгой гудайлхан амьд сэрүүнээ мэддэг байсан ганц тарнигч болон унш. Ингэж шүтэж явсан зүйлтэй мөрөг. Замчин таарлт бас түүнд бишрэн мөрөг. Их зам өмнө чинь нээгтэн. Энэхүү Чикая бартаа 3-5 хоног үргэлжлэнэ. Хонид бард буюу Кармод энхий үзэгдлийн бард. Энэ бард нь ойролцоогоор 15 хоног үргэлжлэнэ. Ер нь үхлийн 3 бард нийтдээ 49 хоног юм. Хэрэггүй болсон бие махбодоо оргисон оюун ухаан чинь Чикая бардыг дамжаад хонд бардад шилжинэ. Хонд бардад шилжээд бүүвэ. Битгий яар, анхаарал болгоомжтой бай. Чи өгсөн өнгөрсөнтэйгөө бүү зуралт. Сэтгэл хөдлөлтөнд чамайг аимшигтай газар аваачиж чадна. Энэрэн хайрлах сэтгэлээр эргэн тойрноо хар. Зүү зэрэглээ мэт хурц гэрэл, аянга тэнгэрийн дуу мэт их чимээ өмнө чинь дүүжигнэ. Чи нэгэнт үгүй болсон тул чамайг юу ч айлгаж чадахгүйг бүү март. Чи хүссэн зүйлдээ хувилж чадна. Энэ дуу чимээнд хойр нэгд. Энэ бол сүүлчийн чинь мөн чанар юм. Хэрвээ энэ бүгдийг мэдэрч ойлгож хүлээж авч чадахгүй бол чамайг аимшиг нөмөрнө. Мөс цөмрөнх мэт гай зовлонгийн өөр ертөнцлөө унаж мэднэ. Бодлогогүй мэдрэмжээсээ болгоомжил. Ингээд хонд бард шилжсэний дараах өдрүүдийг дараалан өгүүлье. Нэгд өдөр 3 өдрийн турш өөр чинь юу тохиолдсон мэддэхгүй байсан бол сэргээд битгий сандар. Чи их өөрчлөгдөжээ. Бүх юм өөрчлөгдөж чи өөр болсон. Толинд бүү хар, ойр дотныхноо бүү зовоо. Чи урд өмнө нь хизээч үзээгүй зүйлээ үзэж, сонсож байгаагүй зүйлээ сонсох болно. Аль элнийх нь ихүүсэг бол зүрх сэтгэлийн чинь мандал юм. Энд чи гэгэрэх боломжтой. Эхний өдрийн энэ газар бол цагаан баддаа вайруу чиний эзэмшил юм. Тэр цав цагаан биетэй бөгөөд цэвэр цэнхэр гэрэл цацруулна. Энэ гэрэл нь маш хурц тод тоймгүй их дултай тул ай чимэг сэтгэл төрүүлнэ. Гэвч хэн айхгүй энэ гэрэлд итгэж өөртөө хүлээж аавна тэр баардогийн аавгаа их өвчин зовлонгоос чөлөөлөгдөнө. Цэвэр цагаан гэрэлд хэрхэж хавтавч болохгүй. Замаасаа төөрнө гэсэн үг. 2 дахь өдөр. Энэ бол нэвтэрхийн жаргал болон толны цэцэн зүнг шингээсэн цагаан голын өдөр юм. Мөн энэ өдөр нүгэлтнийг авахаар тамийн хаалга нэгдэнэ. Тэндээ утаархуу бараан гэрэл цацрах бөгөөд ихэд ойр дотно халуун дулаан санагдана. Гэвч энэ дотн мэд хар гэрэл рүү бүү хар. Мөн уйл уур уцаар чинь чамайг там руу түлхэж чадна. Тамд нэг унваас тэндээс буцах зам нь удаан. Энэ өдөр уурлаж уцаарлахаас зайлсхий. Газар дээр үлдгэсэж чиний өмч хөрөнгийг хуваа маргаж эсвэл ханчин чамайг марцсан байхыг үзэж болох бөгөөд энэхэн мөчөд дүрсхийн уурлал тамд унлаа гэсэн үг. 6 тэнгэрлэг тэмдэг солонгын өнгөөр үзэгдэнэ. Дорны ялагдашгүй төгс буддаа хурц цагаан нүд гэлбэм гэрлээ цацруулсаар ирнэ. Энэ цагаан гэрлийг хайр, ёс журам, гой сайхан төгс төгөлдөр дагагалтна. Үүний хажуугаар там болон муу мухайг дагуулсан хар хүрэн гэрэлж байна. Хүний муу мухай зан чанар цагаан гэрлээс нүд гэлбэн бууруулж хүн айдаг болохоор ийхүү хар гэрлийг дагна. Энэ мөчөд ухаалаг бай. Энэ хар гэрэл чамайг тодорхойгүй арчаагүй ирээдүг рүү хөтлөнө гэсэн үг. Хурц цагаан гэрлээс эмээлгүй түүнийг даг сонго. 3 дахь өдөр. Өмнө зүгийн цэвэр шар гэрэл ноёрхно. Ратна самба буюу өмнгийн шабууддаа шар биенээсээ шар гэрэл цацруулсаар ирнэ. Хэрэв шар гэрлээ сайж түүнтэй сүлэлдэн туяарч буй бүдэг цэнхэр гэрлийг дагваас газар дээрх шинэ амьдралд эргэн орж төрөх хөтлөх, өвдөх өөхөх зовлон дахин амсч сонгох аргагүй хамгийн муу муухай газар унана. Цэвэр шар гэрэл дуусгатан. 4 дахь өдөр. Энэ бол цэвэр улаан галын өдөр. Эргцүүлэх үе цэцэн ухаан хоёр захирагдаг өрн зүг ноёрхно. Өрнийг эзэгнэгч бүхнийг мэддэгч буддаа Амитаба хүлцэл, ач буян, дуу хур, гал зэрэг дагуулуудтайгаа хурц улаан гал бодруулсаар ирнэ. Хороогийн амьдралтай холбоотой нэгэн хэмээн бүдэг улаан гэрэл дагалтна. Энэ бүдэг улаан гэрлээс зүгт. Учир нь энэ гэрэл нүглээ намжлаагүй, заяа муутай сүнснүүдийн оронд аваачна. Энэ өдөр үс хонзон хайр сэтгэл буюу газар дээрх амьдралд хорогдсон аль нэг тэмүүллээс болж хий үзэгдэл буг чөтөр
буюу азгүй сүнснүүд төрдөг. Тэр цаашдаа бардыг туулж авралт хүрч чадахгүй. Хурц улаан галыг сонго. 5 дахь өдөр хойд зүгийн цэвэр ногоон гэрэл туяарч хойд зүгийн буддаа амогаситхи буюу чин зоригт гүйцэлдүүлэгч буддаа заларна. Хурц ногоон гэрэл нь хардах, үл итгэх атааж дууны цайвар ногоон гэрэлтэй сүлэлдэнэ. Энэ бүдэг ногоон гэрлийг сонгол үргэлж дайсагнан тэмцэлдэгч хар санаат аваргуудын оронд очих тул болгоомжлохдон. Хурц ногоон гэрлээс бүүвэ. Зоригтой хүлээж ав. 6 дахь өдөр бүх тэнгэрлэг тэмдгүүд болон чиний гэрлэн бүтцийн нууцуд нэг нэгээрээ чамд цоврон үзэгдсэн бөгөөд чи өөрийгөө танин мэдэж ямар байсан тэр хിവэрээ үлдэж чадлаа. Энэ 6 дахь өдөр ус галхий шороо мохоодын илрэл болсон шар ногоон цагаан улаан гэрэл зэрэг ажээ. Тэдэнтэй нэг тэднийг хайрл, тэдний салшгүй нэг хэсэг нь бол өөрийгөө анхдагч төрөөгүй бодлын байдалд орвол чамд ямар ч эхлэлт үгнэлт тодорхойлт байхгүй. Энэ гэрлийн аль нэгийг сонгож болохгүй. Бүгдэнд нь адил хандаж өөрийн чинь тусгал болсон тэднийг хайрл. Энэ тод гэрлийн хажуугаар бүдэг гэрэл тусах боловч тэдэнд битгий авт. Автвал итгэл аврал үгүй өөр ертөнцлөө үнэн. Ийхүү бурхантай өөрөө өөртөөгөө нэгдэж чадвал бүх нууцад нэвтэрч чамд мэдэхгүй гэж зүйл гэж байхгүй болно. 6 дахь өдөр бол өөрийн сэтгэлийн чармыг танин мэдэх сүүлчийн өдөр юм. 7 дахь өдөр. Энэ өдөр чи эрдэм мэдлэгийг харах хоолойн чанкрад шилжинэ. Янз бүрийн өнгөөр гэлзах гэрэл чиний дээр эргэлдэнэ. Мэдрэхүйн тэнгэрүүд өөр өөрийн чанарыг илэрхийлэн сүртэй чан хөгжмийн аянд бүжинэ. Тэд сайныг шагнаж мууг шийдэхээр иржээ. Тэд асар хурц гэрэл цацруулах тул харж үл төвчин тайван цэхэр гэрэл цацарч буйроо тэмүүлэхээс олон зовоолон урт удаан хугацаагаар идэлэх болно. Хурц гэрэл дуу чимээнээс бүүвэ. Хамт бүжгэл. Тэднээс тусалцаа өглөггүй. Өөртөө гэлэлцэгч 5 галыг шингээснээр девожинд орох үүд чинь нээгдэнэ. Өөр чинь үзүүлж байгааг таньж мэд. Түүнд хувил чи чөлөөлөгдөнө. Чөлөөлөгдсөний шинжүүд яаж илрэх вэ гэвэл хурц тод нар, анхлам хүжийн үнэр, нууцлаг агаар тэгшиглэх хөгжим. Анхдагч гэрлийг танаад түүнд уусан хүн шууд Дармакайд хүрнэ. Өөрөөр хэлбэл тэр хизээж Баартад хойдлыг унших шаардлагагүй болно. Хонд Баартад ухаар сэхэрсэн хүн төрөлд амжих хэлхийг шууд таслан дэлхий дээр ирвэл хүн төрлөختнийг гэгээрүүлэх гэж ирэх бөгөөд Самбокайд хүрнэ. Хэрвээ Сидна Баартад хүрч байж сая таньж мэдвэл сайн төрөл олох боломж багасна. Өөрөөр хэлбэл Нирманкаяд өвшөнд байна гэсэн үг. Гэвч хичээвэл эндэж сайн төрөл олох асуур буюу хүмүүсийн дунд төрж үхлээр тасалдсан амьдралаа өргөжлүүлэн хөгжин дэвших боломж байдаг. Хонид Баартад байх 8-аас 14 өдрүүд нь бурхад болон оюун ухааны тэмдгүүдийг эзлэх өдрүүд болоо. 3. Сидна Баарт буюу төрөн мэдлэгээ хүлээх Баарт. Хонд Баартын амьд тэмдгүүдийг таньж мэдээгүй учир чи өөрийгөө олсонгүй. Одоо чи Сидна Баартад байна. Энэ Баартад төрхөн дэлхийгээс тис өөр. Чиний ухамсар сэргэж нэг мэтгэж чи байна. Чи урд амьд үеийн адил биетэй мэдрэмжтэй чөлөөтэй хөдлөнө. Кармын жирийн биш хүчний нөлөөгөөр Баартад байгаа амьтдыг бүгдийг харна. Чиний бие урдынхтай адил боловч илүү төгс, учир нь хүсэл мөрөөдөл, итгэл найдвар, ирээдүйн бэлэглүүдээс төрсөн болоо тэр. Ирээдүйд төрөх газар орон хамт амьдрах хувь тавилантайгаа хүмүүсээ харна. Тэдэнд бүү авт. Энэ бол Баартын хүнд бэрх, урт удаан зам. Хонд Баартад чи өөрийгөө харж таньж мэдэх санаж чадаагүй. Иймээс Сидна Баартад өөрийгөө өрөлгүй, өөрийн сэтгэл хөдлөлд авталгүй байх нь чухал. Шуналд ачаалгүй сайн санаатай байж чадвал эндээс гарч дахин төрөлтөө ой ухаанаа хадгалах буюу бүр эцсийн тохиолдолд ой ухаанаа гэсэн ч илүү дээгүүр төрөл олж болох юм. Хэрвээ өөрийгөө захирч чадвал эхийн юмад орох шаардлагаас чөлөөлөгдөнө. Сидна Баартад байгаагаа хизээж бүү март. Чи кармын биетэй байгааг нэг баталгаа бол чи ямар ч ханд хэрэм уул хадыг нэвт гаргах чадвартай. Чи кармынхаа хүчээр дуртай газар очиж дуртай зүйлээ үзэх чадвартай. Баартад харж буй болон чам руу ширтэж буй амьтад
Хожим ирээдүйд хувь заяа чинь чамтай уулзуулан учруулах хүмүүс. Чи бүх ертөнцийг хэрэн хийж чадах боловч хоёрхан газарт нэвтэрч чадахгүй. Тэр нь сүнсний аагуй их төв болох эхийн умаа. Газар дээр хүмүүс садан төрлийн холбоотой байсан хүмүүсийг харж яривч тэд чамааг сонсохгүй. Тэдэнд хүрэхийг хүчээвч нэвт гарна. Чи 40 хоногоо хүртэл ийм байдалд байна. Ихэнх хүмүүс буюу сүнснүүд Сидней бардад 22 хоногийг өнгөрүүлдэг. Амьд сэрүүндээ өөрийгөө цэгнэж хянахыг хичээн өөхөх төрх амьдралын тухай байнга санаж байсан хүмүүсийг Сидней бард аз жаргал баяр баясгалангаар өгтөнө. Гэхдээ энд хууртаж хөөрч болзошгүй. Сидней бардад үзсэн сайн муу аимшигтай гэгээтэй зүйлүүд бүгд өөрийн чинь ухаан бодлоос уран гарч байдгийг санаж яв. Хамгийн гол нь тайван байж сурах хэрэгтэй. Сидней бардад хэн ч чамд туслахгүй, хувь заяаг чинь өөрчилж хүчрэхгүй. Энд дээд зэргээр ганцаардах тул хүний бие хайж эхэлнэ. Гэтэл чамайг энд байх хугацаанд хуучин бие чинь өмхөрч үгүй болжээ. Дахин төрөл авах гэж бүү яар. Аль таарлцсан умайд орвол алдаж мэднэ. Зөвхөн зовхын тулд төрүүл яана. Энэ ертөнцөд үзэж буй чиний бүх зовлон чамаас өөрөөс чинь гарч байгаа юм. Хэрэв чи зовлонгоос салж чадахгүй байгаа бол сайн сүнс ирээд чиний сайн муу үйл бүрийг цагаан чулуугаар тэмдэглэн аваа босгоно. Үүнтэй цаг нөгөө талд муу сүнс ирээд хар чулуугаар чиний муу үйл бүхнийг тоолж аваа босгоно. Энэ аваануудыг чи хараад айж эхэлж хашгичж эхэлнэ. Тэгэнгүүт үхлийн ноён, эрлэг намуухан гартаа хувь тавилангийн толыг барьсаар ирэх бөгөөд тэнд чиний сайн муу үйл бүгд ялгаран харагдана. Чи өөрөө энэ толинд хараад л үннийг мэдэрнэ. Дараа нь эрлэгүүд чамайг хүзүүнээс чинь оосрлон илж элдвээр тамлан тастаж зовоох бөгөөд би чинь дороо бүтэн болж дахин тамлуулах зэргээр энэ гинжин хэлхээ зогсоо зайгүй үргэлжлэнэ. Чи бүгдийг ухаан ойлгохтол чи өөрөө өөрийгөө шүүж байгааг энэ бүхэн чинь бохирдсан оюун ухаанаас урган гарч байгааг ойлгохтол чинь үргэлжлэнэ. Ямар нэгэн эрлэг чамайг тамлаж байгаа юм биш. Чи өөрөө өөрийгөө зовоож байгаа нь. Энэ бүхэн хий хуурамч үзэгдэл боловч баардын ертөнцид хий үзэгдэл болон чи өөрөө нектараа айдалтвал өвдгийн зовлон жинхэнэ юм. Нүгэл буйнаад энслүүлэхдээ битгий худлаа яар. Эрлэгээс битгий ай. Түүнээс хамгаалж туслахыг гуй. Бурханд залбир. Тэгвэл аврагдана. Энэ бол чиний чөлөөлөх сүүлчийн боломж. Одоо л амьдралын нууц бичлэгийг тайлж чадахгүй бол өнгөрсөн бүхнээ мартахад доошоо унана. Энэ боломжийг алдвал дахин төрөхдөө ой ухаанаа алдна гэж мэд. Дахин төрөхдөө 6 ертөнцийн хаанч төрж болно. Чиний очих ёстой ертөнц илүү хурцаар чамд гэрэлтэнэ. Тэгш цагаан гэрэлтэй нь тэнгэр нарын ертөнц. Тэгш ногоон гэрэлтэй нь асуур нарын ертөнц. Тэгш шар гэрэлтэй нь хүний ертөнц. Тэгш хөх гэрэлтэй нь араатан амьтдын ертөнц. Улаан дүү гэрэлтэй нь бэрд нарын ертөнц. Хар саарл сүлэлцэн гэрэлтэй нь таман ертөнц. Төрөх 4 арга зам бий. Үүнд өндөгнөөс, умайнаас, жирийн биш замаар, үр тарианаас там, асуур, тэнгэр, бэрд нарын ертөнцөд жирийн биш аргаар төрнө. Хүний ертөнц болон амьтны ертөнцөд төрөл албал умай шаардлагатай. Зарим сүнс ертөнцөд бурхны замыг засгаар өнгөрсөн болон ирээдүйтэйгээ мэдэх чадвараа орхилгүй мэдлэх нь бий. Хэр өчүүхэн төдий уурлаж уцаарлах буюу өнгөрсөн амьдралтаа дэлхий дээр орхисон эд зүйл эд юмдаа харагдвал шууд төрөлд оршилж тамд төрнө. Сайхан сэтгэлтэй, бодолтой, бурхан багштай итгэл үнэмшилтэй байх нь хамгийн чухал. Тэрч бүхэл чи таман ертөнцид төрөх тавилантайч энэрэнгүй сайхан сэтгэл гаргаваас төрөл дээшлэх магадлалтай. Бодол санаа чин ариун тунгалаг байх нь чухал. Энэ 6 ертөнцөөс илүү хурц гэрэлтэж байгаа нь өөрийн ертөнц гэж таньсан бол чиний ирээдүйнд хүрч амьдрах ертөнц гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Оюун санаа чинь өнгөрсөн амьдрал бүртгэж ирээдүй улам тодрох болно. Гэвч битгий яар. Чи дахин төрөл олж зовох, жаргах чинь өөрийн анхаарал мэдрэмжээс шалтгаална. Одоо өөртөө аль болох таатай газар олохыг хичээж өөрт чинь зовлон авчрах умаанаас хол байхыг бод. Чиний очихыг хүсээгүй умаа амсрыг хаах 5 арга байдаг. Үүнд чамайг умаараа урсгаж буй урсгалыг эсэргүүц.
эсэргүүцлээ номхон хөлцөнгүй итгэл үнэмшилтэйгээр ямар ч уур уцааргүй уйлд. Бодлоо сайнаар эргцүүлэх гэдгээс бусдаас нь цэвэрл. Ир эмийн ажил үйлдэж буй хоёр хүнийг битгий сатааруул анхаарлыг нь өөртөө бүү тат. Тэр хоёрыг эцэг хэмээн үзэж тэдэнд итгэж бодлоороо өөрийгөө өгч үнэн сэтгэлээсээ сургаал хүс. Тэгж чадвал чамайг хүлээн авахд бэлэн байсан умаа хаагдана. Мөн ир эмийн ажил үйлдэж байгаа хоёрыг хараад сэжигч муу бодлоосоо холдож хайраас хүн дэрэн хүсэлт ачааллаа багсан. Хэрэв чи амжилтанд хүрч чадамгүй санагдвал энэ хоёр дуу чимээ, умаа энэ бүхэн хоосон зүйл гэж бод. Тэрч байтугай өөрийн оюун ухамсарыг ч хий зүйл гэж тооц. Ингүүл санснаар болов. Хэрэв мөн л урдынхтай адил чамаа хүлээж байгаа умаа харагдвал чи эргэлзэж байхгүй зүйлийг үнэн байдал мэт хүлээн авч буйтай холбоотой. Зөвхөн өөр дээрээ төвлөр. Миний оюун ухаан хүртэл байхгүй зүйл тэр төрөөгүй болохоор өхөж чадахгүй. Миний ухамсар бол толин тусч өөрөө өөртөө баригдагч тусгал гэх мэтээр эргэцүүл. Тэгж чадвал чамаа хүлээж байсан савны амсар хаагдана. Умайг сонгох нь. Хэрэв чи сургаалын үгийг сонсоогүй, тэднийг ажиглаж чадаагүй бол умаан ам нээлттэй хэвээр бол түүнд арах цаг ойртож байна гэсэн үг. Умаагаа сонгохыг хичээгтэн. Нин тэргүүнд чи төрөх тэмхээ тэмдгийг олж үзнэ. Хэрэв дорнод төв төрөл авах заяатай бол хүн шувуутай том нуурыг үзнэ. Битгий ор. Тэнд тухлаг жаргалтай ч итгэл сул. Өмнөд твд төрөл авах бол гоёмсог ор ташиг үзнэ. Чадвал ийшээ ор. Өргөн төв төрөх бол эргээр нь өхөр бэлдсэн нуур үзнэ. Тэнд эд баялаг хангалуун тансаг орчин хүлээж байвч итгэл бишрэл сул тул бүү ор. Асуур нарын орон төрөл авах бол ширэнгэн ой буюу галан тойрог үзнэ. Ороод хэрэггүй. Тэнгэр нарын орон төрье гэвэл алт мөнгө үнэт ертөнцөөр дүүрэн дуган харагдана. Чадвал ийшээ нэвтэр. Хэрэв амьтдын ертөнцөд төрөл авъя гэвэл манан утаанд өмсөн гүнзгий нөх агуйнууд харагдана. Битгий ор. Тамд төрөл авбаас сэтгэл татам уянгалаг дуу сонсогдно. Чи маш ихээр энэ дуунд татагдана. Үүнийг эсэргүүц. Чи энд олон зууны турш зовж чаналах болно. Битгий ор. Одоо чи урдах кармасаа саллаа. Хувь заяаны хүч түүний тоо цомшгүй хүчтэй шуурга үүсгэнэ. Энэ бол кармын шуурга. Чиний ард асар хүчтэй, аимшигтай дуу чимээ гарч шуургад итгэж чи аврал эрен харсан зүг рүүгээ гөөх болно. Олон сайхан орд хойш тал ног, нуурай, цэцэг навч өмөлжин харагдан аврах том бадамлын ухай цэцгэнд ороход тэрбээр дэлбэгээ хумина. Дотор нь амар амгалан тул чи эндээс аимшиг салхи шуурганд гарахыг хүсэхгүй. Гэвч чи ямар сонголт хийж чадалгүй таарлцсан умайд шуургаж баригдах нэ. Сонголт хийхийн тулд сонгох боломжтой байхын тулд энэ кармын шуурганд автаж имээх хэрэггүй. Тэр чамайг нөмрөөд ирэнгүүт бурхан багштай эсвэл муу зүгийн имийг зайлуулах чадвар бүхий бурхтад залбирч өг. Дахин төрөлт. Хэрэв чамд умайд орохоос өөр зам үлдээгүй бол энэ сургаалыг сонс. Эхний умайд бүү ор. Муу зүгийн тэнгэр нарыг эсэргүүцэх тарин уншвал тэр чамд садаа болохоо болж чи сонголт хийх боломжтой болно. Чиний өмнө дээд эсвэл хүний ертөнцид төрөл авах боломж байна. Хэрэв дэлхий дээр төрөл авахар шийдвэл итгэл үнэмшил нь бат бөх байгаа твийг сонгоорой. Гялхар бүхэн алх биш гэдгийг мартаж болохгүй. Сонголт хийхдээ болгоомжтой бай. Бүх чадлаараа хаан, сурвалжлан ч юм уу эсвэл зовлон зүдгүүргүй амьдрах хүн болж төрөхийг хүс. Сайтар нэгтэлж бодсны эц чамайг дуудсан савндор. Орохдоо өөрийн хүсэл сонголт биелэн гэдэгт итгэл хайр дүүрэн байх хэрэгтэй. Тэгвэл тэр умаа чинь чиний авралын сүнс болно. Дотор нь ороод эцсийн мөчөд бурхны тухай, хайр инэрлийн тухай бод. Хэрвээ умаагаа сонгож чадахгүй бол мөрөг залбир. Өөрийн бүх хүчийг дайчлан хайр итгэл хоёроор зөвсөглөн анхаарлаа хоёрдуулахгүй бурхан танд. Нэг мөчөд түүнд шинг. Тэгвэл өөрийгөө олж харна. Өөрөө өөртөө дөрвийн нэг болгон нэгт. Тэгвэл эцсийн мөчөд аагуй их хүч орно. Тэгвэл алмаас эрднэр чимэлсэн өндөр сум дуган бүхий твийг сонго.
Чадвал тийшээ нэвтэрч хүсвэл бурхан болно.